Би Дорнот аймгийн Матад сумын 4-р оргиодын малчин Ахмад малын эмчит Цэрэн Багам гэдэг хүн байна. Би 1983 онд Бүдээж ахын техникумын малын ангийг анх төгсөөд Матад суманда хувирлагт очсон. Нутагт очсон. Анх техникумд аав минь надыг өнөө малын ангид малын эмч болоо, мал дагуул ам тосдно гэд тэгээд би малын ангид орж малын эмч болсон юм аа. Ер нь тэгээд малын эмч болно гэдэг чинь бол ер нь надад бол их л би өөрөө мэрэгжилдээ их дуртай. Тэрэндээ ер нь их юм бас үдсэн болсон би бас тэрэндээ би алдаа дутагдал гаргаж иймээ болж байгаагүй. Ер нь малын эмчийнхаа буйнд л би өдөө зэрэгтэй энэ мэрэгжлийнхаа хүчээр өдөө зэрэгтэй яваа гэж би боддөг юм аа. Ер нь одоо өөрийн мэрэгжил гэдэг чинь бас ажил төрөлд минь маллахт минь хүртэл тус тэмтэй гэж л би боддөг. Одоо бол тэр өөрөө ч гэсэнтэй өөрийнхөө малд би бас нэлээд олон малтай бас 20 онд би улсын хошоо аварга малчин болсон. Энэ юугаараа бас малын эмчийнхаа хүчээр малаа эрүүлжүүлэх, малаа янз бүрийн юм болоход бол би өөрөө л би хийж үзтгэдэг. Яг хөө тэгээд албан ёсны энэ угаалга бол би өөрөө очиод энэ малын эмчнэр хийлэгдэлтэй бас тэгж хийлэхгүй бол янз бүрийн юм одоо малын бичиг баримт энэ төр өгөхгүй гэдэг. Тэгээг бол би өөрөө бас байвал би өөрөө угаагаад өөрөө л яачин л та. Зүгээр малын өвчин, янз бүрийн өвчин болоход би өөрөө л тарилга юм тарай одооны юм бол их сайхан л болсон юм байна. Тэгээд л ятдаг та хийдэг те. Анх надыг анх төгсгт минь манай малын эмнэлгийн газрын дарга Дамтан Жав гэдэг Дамтан Жав эмч байсан. Сум нэгдлийн дарга нь Алтан гэрэл дарга зоо техник нь Цэрэн Нямаага манай малын эмнэлгийн тасгийн эрхлэгч нь Даваад Орж эмч байсан. Баригадын эмчүүд сумынхаа багийн эмчнэр нь болохоор Луусандаа эмч, Өлзий орших эмч Лиедагаа байсан. Тэгээд Цэндэгч манай аптекийн эрхлэгч эмчээсэн. Тэгээд энэ очиход миний энэ сайхан хамт олон надыг анх очиход минь бас хүлээж авч арга барил ажил төрлийн минь бас дэмжиж тусалж хамтарч ажилладаг байсан. Баригадын дарга маань Арсланбаатар тоо өртөгч нь Төмөр Арслан зоо техникийн Бадам Ингч аргал энтер байсан. Тэгээд анх төгсгт минь одоо ийм сайхан хамт олон биднийг хүлээж авч хамт ажиллаж ажил амьдралынхаа гарааг анх эндээс эхэлсэн юм аа. Бид нар ч одоо тэр үед чинь ажил их хүнд байсан. Баригадын гэрчил 40-50 мянган малтай нэг баригадад. Тэгээд одоо хаврын 13, намрын ажил, зуны шинжилгээ өвөл болохоор одоо бас янз бүрийн хамуу энтер гарвал одоо дүүсдийн боловсруулалт, уурын боловсруулалт гэж хийдэг байлаа. Хаврын 13-аар ч одоо 3 сард гараад 6 сар хүртэл бид нар явдаг байсан. Бүх имийг л одоо гэртээ орохгүй л одоо баригадыг ч одоо тойрохтой морьтой явна өө. Морьтой тойрно. Тэгээд тэр 13 ч явахтай цэгийн машин та явна. Бүгдээрээ хамтраад олон хүн баг болж ажилладаг байсан юм аа. Одоо ингээд бодоход бол одоо энэ сайхан малын эмнэлэг одоо хөгжөөд сайхан автомат шибридтэй туулгатай хийдэг эм олгогчтой энэ төр болсон юм байна. Тэр үед чинь бид нар айлын юм угаадаг байнд пентицинаа найруулчаад тэгээд архины шилээр өгөөд судахдаг байсан. Тэгээд л одоо гар чи гуужаад одоо тэр эмэнд нүүр хам шатаад тэгээд л одоо гэртээ ирдэг байсан. Би яг 83 онд малын эмнэлгийн одоо 60 жилийн ойгоор би дүүрээ битэр төгсч очиод тэр үед чинь одоо хамгийн залуу эмчгээд л одоо тэр юм болгонд л битэрийг таяр тэгээд ингээд малын эмнэлгийн 60 жилийн ойн бэлтгэл ажилтаа гэдэл тэгдэг байлаа.
хамуу гарвал одоо өвөл одоо ёстой амардаг байсан. Нэг жил вижэгэд нэг хөвсгөлээс ирсэн айл хонио хамруулад тэгээд тэнд чинь одоо даваа даржимчүүдэр тожлогоо бидгуур бол өрдөө өдөр юу хэд хоноод л очин дүүс тийм боловсруулалт хийн тэгж нэг явдаг байлаа. Дотрын халдварт хордлого бас зарим үед гардаг байсан юм аа. Тэгээд тэр бас 100 гарахаараа бас тарилга нэг вакциныг хийн. Түүнээс биш нэг актер шүлхий мөлхий эсэм усын халдвар төвчин ер нь их актер тэр үед гарч байгаагүй. Одоо хилмэл хаалтаа ишээ тийшээ хөдөлгөөн гайгүй байсан болохоор дэгдэг байсан болоо да гэж би боддөг юм аа. Одоо ингээл янз бүрийн өвчин гарахаар гайхаад идэв. Бид нар тэр үед бас одоо цусны малын цусны шинжилгээ хийгээд их явдаг байлаа. Тэгээд Орос мэргэжилтэнтэй хүртэл ажилладаг байсан. Одоо тэгээд өхрийн цусны шинжилгээч одоо жилдээ одоо 3 ч удаа аваад хамгийн сүүлд л одоо 91 вакцин хийгээд тэгэл намар 10 сард л дуустдаг байсан. Гуурын боловсруулалт бас хийнэ. Орос эмчнэртэй хамт бид нар бас их ажил хийдэг байсан. Малын мэлэг ховжилт гарахад би өөрийн хүсэлтээр мал дээр гарч одоо болтол малч нар ажиллаж байгаа. За ер нь бас болсондоо бас их харамсдаг. Анх хэрн одоо энэ эмчнэрийг хараад энэ малын эмчээ хийж идэг байжээ гэж манай нэг дүү байдаг байхгүй юу. Энэ олон малтай болцоо одоо малын юугаа малын эмчээр яадаг юм мал дээр яс дагнсан дээргээд намаа бойлгээд анх болиулсан. Тэгээд одоо энэ эмчнэрийг хийгээд ажиллаа хийгээд явж байгаад нь би бас их харамсдгийн ажиллаа хийжсэн бол би энийг ер нь хийгээд явах чадна л да би ер нь чадна. Тэгээд хүүхдээ ч гэсэн нэгийн ч гэсэн малын эмч болгоод үргэлжлүүлээд явдаг байжаа гэж би их боддөг юм аа. Улсын малын эмнэлгийн 100 жилийн ойг тэмдэглэж байгаа юунд их баяртай байна. Ер нь тэгээд энэ ойг тохиолдуулж Ахмад малын эмчнэр мөн ажилтан одоо ажиллаж байгаа малын эмчнэртэй 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.